Сургууль зөвхөн боловсрол олгох бус нийгмийн халамж үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм а. Хичээлийг захин шилжүүлснээр хоцрогдол гарна гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Хүүхдүүдийн 87% захин занал хийлэлд өртсөн байхад эцэгэгчүүд захин орчин хүүхдүүдэд аюулгүй гэж бодсоор байна. Хэн нэг нь удамших хандлагатай сэтгцийн архаг өвчтэй бол гэрлэхийг хоригддаг болно. Нэг бол санал суудлын томилгоо хийж эсвэл гишүүд гадаад томилолтоор явж улсын хурлын намрын чуулган үр бүтээлгүй өнгөрөхнэ. Оройн тэргүй үзэгчдээ Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Би хөтлөгч Ариун Туул энэ цагт ажиллана. Сургууль бол зөвхөн боловсрол олгох бус нийгмийн халамж үйлчилгээг үзүүлдэг байгууллага болохыг бид ковидын үед мэдэрсэн. Тухайлбал ковидын үед хүүхэд хохирсон гэр бүлийн хүчирхээлэл 40 гаруй хувиар нэмэгдэж байсан юм а. Үүнээс сургамж авалгүй ямар ч тооцоо судалгаагүй ханиад томуугаар далимдуулан хичээлийг захим хэлбэрт шилжүүлж байгааг олон нийт болон мэргэжилтнүүд шүүмжилж байна. Жишээлбэл нийслэлийн 127 дугаар сургуульд гэхэд эрсдэлтэй бүлэгт амьдардаг 55 сурагч байгаа. Эдгээр хүүхдүүд хараа хяналт сул халамж баг тав тухгүй орчинд амьдардаг юм а. Тэдний зарим нь галгүй хүүтэн харанхуй гэрээс хичээлдээ ирж дулаацдаг. Мөн ихэнх сурагчид хичээл дээрээ үдийн цайгаа ууж гол орох тохиолдолч бий. Учир нь эдгээр сурагчдын эцэг эх нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэдгийг багш нар хэллээ. Энэ мэдчлэн сургуульд дан ганц боловсрал эзэмшихээс гадна нийгмийн анхдагч хэрэгцээ болох дулаан газарт байх, хоол идэх, тайван амгалан байх, эрхээ эдлэх гэж ирдэг хүүхдүүд цөөнгүй байна. Эрсдлийн судалгаа авч явахд бол ер нь ангиас нэг ангид л гэхэд одоо бас 3-4 хүүхэд ер нь заалтгүй л одоо эрсдэлд ордгийг. За тэгэхээр ар гэрийн асуудалтай холбогдлолтой хүүхдүүд хэдийн юм сурыг гэсэн чинь нөгөө ар гэрийн асуудалтай бас ингэж байдаг хүүхдүүд байдаг л да. Тэгээд тэрнтэй бол одоо мэргэжлийн багш нар маань өөрснөө одоо төлөвлөгөө гаргаад за тэгээд тэр төлөвлөгөөнийхээ дагуу тэр эрсдэлд одоо орж байгаа хүүхдүүдтэй бол ингэж нэг бүрчлэн гэдэг тулж ажилдаг. Манай улсад нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 460 мянган хүүхэд байдаг. Тэр дундаа эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 15 мянган хүүхэд байгаа юм а. Эдгээр хүүхдүүдийн хувьд сургууль цэцэрлэг зөвхөн боловсрал эзэмших газар биш, амар тайванг мэдрэх орчин байдаг юм а. Учир нь нийгмийн халамж шаардлагатай эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дийлэнх нь архины хамааралтай ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол гэр бүлийн хэрүүлтэй, өрхийн орлого багатай байгаа юм а. Өмнөх ковидаас авсан том сургамж, дэлхийд даяар авсан сургамж бол сургууль гэдэг бол зөвхөн сургалтын байгууллага биш юм байна. Хүүхдүүдтэй хоолны үйлчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, сэтгц эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, тэр байтугай хүчирхийллээс хамгаалдаг. Тийм учраас хичээлийг аль болох хаахгүй байх хэрэгтэй. Үнэхээр л бүх нийтийг хамарсан цар тахал, байгалийн гамшиг, аюул болоогүй бол хичээл сургалтыг хаахаа болиё гэж яхад манайх өнөөдөр зүгээр л нэг ханиад томоогарлаа гэд хаадаг. Тэгээ ямар ч нотлохын үндэслэлгүй юм шийдвэр гаргаж хичээл сургалтыг юуны төрөнд хааж байгаа нь бол одоо сургамж авсангүй. Жишээ нь хүүхд хамгааллын байгууллага огт дуурсангүй. Ковидын 2 жилд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдснээс холбогдох албад гашуун сургамж амссан. Гэхдээ шийдвэр гаргахдаа ахиц гаргахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байна. Ерөнхий боловсролын хичээлийг цахим хэлбэрт шилжихэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг бодож шийдвэр гаргадаг байх хэрэгтэй гэж дурдлаа. Олон улсын PISA үнэлгээгээр манай улсын сурагчдын унших чадвар 5 жил, байгалийн ухааны хичээл, математик 3 жилийн хоцрогдолтой гэж гарсан. За ковидын үеийн урт хугацааны цахим хичээл үүний нэг шалтгаан болсон. Гэтэл боловсролын яам сурагчдын энэ мэдлэгийн хоцрогдолд анхаарч сургалтын агуулгад шинжилэл хийх бус улмал хичээлийн хоцрогдолд орох эрсдлийг үүсгэсээр байна. 14 сар цахимаар хичээлэхэд сурагч 2 жилийн мэдлэгийн хоцрогдолд орох эрсдэлтэй гэсэн судалгаа байдаг.
Өөрөөр хэлбэл сурагч 5 хоног цахимаар хичээлсэн ч 7 хоногийн хичээлийн хоцрогдолд орох сөрөг ур дагавартай. Сурагчдыг хичээлийн хоцрогдолд оруулахгүй тулд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхдээ тооцоо судалгааг сайдар хийх хэрэгтэй. Гэтэл сурах явцад нь хамгийн анхаарал хандуулах шаардлагатай бага ангийн хичээлийг цахимд шилжүүлсэн. Бага ангийн сурагчдын анхаарал төвлөрөл дунджаар 10-аас 15 минут байдаг. Цахим хичээл нь энэ хугацаанаас хэтэрсэн агуулга, тасралтгүй дэлгэцийн хэрэглээ шаарддаг тул хүүхдүүдийн сурах эдхүйг бууруулах эрсдэлтэй юм а. Нарын арга зүй бас ер нь өөрчлөгдөөгүй байна. Ангитай хичээл заадаг аргаараа л цахимаараа хичээл зааж байгаа нь ялангуяа бага ангийн хүүхдүүдэд бол одоо хүртэхгүй маш төвхтэй. Одоо тэгээ бага ангийн хүүхдүүд чинь нөгөө микрофоноо хааж мэдэхгүй тэг ингээд маш их дуу шуугантай анхаарал төвлөрөхөд хэцүү. Ер нь бол энэ цахим сургалтын үр дүн бол бараг байхгүй те. Тэгтээ тэнцэх. Тэгээд өсөг үзэж байгаа нэгдүгээр ангийн хүүхэд одоо цахимаар өсөг үзнэ гэж юу юу аах вэ тийм ээ. Цахим хичээл, танхим хичээл гэдэг чинь бол бас тодорхой хэмжээгээр бол маш ялгаатай байдаг л да. Яагаад вэ гэхээр хүүхэд танхимаар бол мэдээж яг бодит одоо сууж байгаа орчиндөө бол яг нөгөө тухайн багшийн зааж байгаа хичээл бол маш сайн анхаарч төвлөрч ойлгож ойлгохгүй байгаа хичээл эргүүлж асуух юм уу иймэрхүү байдлаар. Захим гэхээр хүүхдүүд одоо ар гэрийн байдал тийм ээ байдлаасаа шалтгаалаад одоо дата байхгүй байх жишээний эсвэл яг нэг тийм утасгүй байх ч юм уу тийм ээ тийм байдлаас болоод нэг ангиас барыг одоо ер нь бол нэг 100-ны барыг нэг 40-30-40% нь бол ер нь орж ирэхгүй магадлал айгүй өндөр байдаг байхгүй. Захим хичээлийг уламжлалт байдлаар заахан бага ангийн сурагчдын нас хөгжлийн онцлогтой нийцгүй олон талын хүндрэл дагуулж байна. Түүнчлэн сурагчдын захим хичээлд оролцох төхөөрөмжийн хүртээмж болон ялгаа нь мэдлэгийн хоцрогдлыг улам тэлж байгааг мэргэжилтнүүд хэллээ. Интернет тасалдаах төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал, эцэг эхийн оролцоо хангалтгүй зэрэг нь захим хичээлийн явцад олон хүүхдийг хичээлээс хоцрох шалтгаан болох юм а. Захим хичээл нь тодорхой түвшний суралцагчдад боломж олгодогч бага насны хүүхдүүдийг хамруулахаас татгалзах шаардлагатай. Учир нь ковидын үеийн цахим сургалтын дараа бага ангийн сурагчдын унших, бичих чадвар муудаж, логик сэтгэлгээ эрс буурсан гашуун сургамж бидэнд бий юм а. Ханад сумын ихслээ гэх шалтгаанаар хамгийн амархан төсөв багтай товчхондоо залхуу шийдвэрийг боловсролын яам инхүү гаргаж багангийн хүүхдүүд цахимаар хичээлж эхлээд байна. За гэтэл өнөөдөр бодит байдал дээр компьютер, гар утасгүй, бүр интернетчгүй хүүхдүүд хичээлээ хийж чадахгүй, хичээлийн эрс 60-70% байгааг багш нар хэлж байгаа юм а. За мөн багангийн сурагчид бие даан цахим хичээлд ороход хүндрэлтэй учраас эрс бага байхад нөлөөлж байна гэлээ. Цахим хичээлд оролцохын тулд багш болон сурагчдад тогтвортой интернет, тохирох төхөөрөмж шаардлагатай. Гэтэл утас компьютергүй бага ангийн сурагчид хэд байгааг ч тооцоолохгүй боловсролын яам цахим хичээл явуулах шийдвэрийг гаргасан. Энэ нь цахим хичээлийн эрс бүрдэхгүй байхныг шалтгаан болж байгааг багш нар хэлж байна. Түүнчлэн бага ангийн сурагчид биедаан цахим хичээлд оролцох боломжгүй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ цахим хичээлд суулгахын тулд ажлаа зохицуулж цаг гаргаж хажуудан байх хэрэгтэй болж байгаа юм а. Ажил ихтэй олон хүүхэдтэй өрхийн хувьд энэ нь том хүндрэл болж зарим хүүхэд хичээлдээ тогтмол холбогдож чадахгүй байгааг багш нар хэллээ. Төсгүй, интернетгүй гэсэн шалтгаанаас хамрагдаж чадахгүй хүүхдүүд байгаа. Тэгээ энийг болохоор аль болох хамруулах гал хичээгээл ажиллаж байгаа сургуулийн зүгээс бол. За цахим хичээлийн хувьд ярих юм бол манай сургууль бүх ангиуд маань классрум ангида багш нар маань хичээлээ оруулаад тавьдаг. Хүүхдүүд маань өөрсдийнхөө болцоотой цагаар хичээлээ үзээд даалгавраа буцаагаад оруулаад тавьдаг байгаа. За өнөөдрийн байдлаар бол нийслэлд нэг бага боловсролын түвшин 308 сургууль дээр 185 мянган хүүхдээ бол энэ цахим сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байна. За яг үлдсэн 2 дүүрэг дээр бол нэг 3500 орчим хүүхдүүд танхимаар хичээлж байна. За нийт бусад хүүхдүүд бол бүгд танхимаар хичээлж байгаа гэсэн үг. За цахим сургалтыг зохион байгуулалттай холбоотой ирүүлсэн зөвлөмжөөр яг энэ 7 хоногийн хугацаанд бол тонгороо сургалтын арга зүйг хэрэгжүүлэхээр ингэж чиглэл болго зөвлөмжилсэн байдаг.
Ерөнхий боловсролын сургуулиудыг чанартай интернеттэй болгохын тулд багш нарт олгодог байсан нэгж болон датаны мөнгийг хассан. Гэтэл одоо цахим хичээл орохын тулд багш нар өөрсдийн датагаа ашигладаг, эсвэл зайлшгүй сургууль дээр ирэх шаардлагатай болсон гэлээ. Түүнчлэн зарим багш нар цахимаар хичээлээ үзэх боломжгүй хүүхдүүдэд танхимаар орох тохиолдол ч байна. Энэ мэтчлэн боловсролын яамны тооцоо судалгаагүй хийсэн шийдвэрээс болж багш сурагчдад хүндрэл учирсаар байгаа юм а. Өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бие биенийгээ ялгарлан гадуурхах, занал хийлэх, шоглох зэргээр технологид суурилсан үеийнгийн дээрлэлтийн тоо өсөж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. За харин эцэг эхчүүд энэ тухай ойлголт маруухан хүүхдүүд нь цахим орчинд аюулгүй байдгаа гэж үздэг нь сонирхол татаж байна. Тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллагын хийсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 91% нь хүүхдээ цахим орчинд аюулгүй гэж үзсэн бол судалгаанд оролцогч хүүхдүүдийн 87% нь ямар нэгэн байдлаар цахим орчинд занал хийлэлд өртөж байсан гэжээ. За хүүхдийн нас байх тусмаа хүүхдүүд өөрсдийгөө хүчирхийлэлд өртөж байна. Эсвэл хүчирхийлэл үйлдээд байна гэдгээ мэддэггүй. За мөн энэ бүхэнд эцэг эхийн хараа, хяналт суул, гар утасны хэрэглээ өндөр зэрэг шалтгаануудаас энэ үзүүлэлт өсөж байна гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. Өсвөр насны хүүхдүүд онлайн орчинд шоглуулсан, дарамтад өртсөн, хувийн нууцд хамаарах мэдээллийг алдсан зэрэг 83 тохиолдол 2023 онд бүртгэгдэж байжээ. Харин энэ тоо 2024 онд 448 болж 5 дахин өссөн байна. За энэ бол зөвхөн хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн гомдол мэдээллийн тоо юм. Үүнээс гадна хэдэн хүүхэд хинт ч хэлж чадалгүйгээр эсвэл эцэг эх нь үл хайхарч байгаагаас онлайн орчинд хүчирхийлэл, аюул занал хийлэлд өртөж буйг бид таашгүй. Үеийнгийн дээрлэлтийн тохиолдол голчлон онлайнаар үйлдэгдэж байгаа нь өсвөр насны хүүхдүүдийн гар утас, цахим орчны хэрэглээ хит өндөр байгаатай холбоотой юм а. Гэр бүлийн орчинд эцэг эхчүүд, сургуулийн орчинд багш нар хүүхдүүдийн гар утасны зөв зохистой хэрэглээнд анхаарч, сошиалоор ямар хүмүүстэй найзалж, өдөрт хэдэн цагийг сошиалд зарцуулж байгаа, ямар группүүдэд идэвхтэй байгаа зэрэгт хяналт тавих хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. За ерөнхийдөө шалтгаанд байдал нь болохоор яг энэ хүүхэд яг энэ одоо захим хэрэглээний зохисгүй байдлаас болоод хүүхэд гэмт хэрэг зөрчилдөлд өртөх, за энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох, эсвэл энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болох эрсдэл магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд яг энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд хүүхэд өртөж хохирохоос эцэг эхчүүдийн хараа хяналт одоо маш нэлээдгүй шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдүүдэд нэгдүгээр үл хайхарч, хоёрдоод хүүхдүүдтэй одоо энэ хүүхдүүдийнхээ захим орчны хэрэглээн дээр хязгаарлалт тогтоож чадахгүй байна. Цахим орчинд охтууд илүү оролцоотой байдаг нь энэ төрлийн хүчирхийллийн хохирогч болоход нөлөөлж ангилээ. Энэ төрлийн хүчирхийлэл хэлбэрийн хувьд онцлог, тийм ч учраас хүүхэд өөрөө хүчирхийлэл үйлдэж байна гэдгээ мэдэхгүйгээс болж эсвэл хүчирхийлүүлээд байгаагаа ойлгохгүй, за энэ талын мэдлэг мэдээлэл дутмаг байгаа зэрэг шалтгаанууд технологид суурилсан үеийнгийн хүчирхийллийн тоо нэмэгдэхэд нөлөөлж ангилээ. Gender equality is бага насны хүүхдүүд өсвөр насны хүүхдүүдийн гар утасны хэрэглээ хэд өндөр байгаа учраас үүнийгээ дагаад хүчирхийлэл, дарамт, ялгарлан гадуурхалт нэмэгдэж байгаа юм. Энэ төрлийн хүчирхийлэл бол хэлбэрийн хувьд маш онцлог. Тиймээс үйлдэлд байгаа хүмүүст хариуцлага тооцох механизмыг сайжруулах, энэ асуудалд хариу арга хэмжээ авч ажилладаг хүмүүсийн чадварыг дээшлүүлэх, хохирогчийг буруутгах хандлагыг халах зэргээр цогцоор нь тэмцэх хэрэгтэй байна. to support the gender. Эцэг эхчүүд хүүхдүүдээ онлайнд аюулгүй байна гэж бодсоор байх зур хүүхдүүд үеийнгийн хүчирхийлэлд өртсөөр байна. Цахим орчны хүчирхийллээс болж хүүхэд хохирсон тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 34%-аар өсөд байна. Иймээс гар утасны хэрэглээг хянах, хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах, цахим орчны аюулгүй байдлын талаар бодит ойлголт олгох, за хүчирхийлэлд өртсөн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн байгууллагад хандах, хүүхдүүдээ энэ талаар мэдлэг ойлголттой болгох шаардлагатай байна. Мөн энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинд тусгай зүйл заалтаар тодорхой зохицуулалт хийх хэрэгтэйг салбарынхан онцолж байлаа. Өнгөрсөн хичээлийн жилд 1-9 дугаар ангийн сургуулиас гадна байгаа хүүхдийн тоо 454 байжээ. Үүний 62% нь эрэгтэй хүүхэд байгаа юм. Малчин айлын хүүхэд болон хөвгүүд илүү сургууль завсардаж байгаа нь монголчуудын уламжлалт хандлага, за мөн хөвгүүдийн мэрэмтгий бус зан чанар, үеийнгийн болон багшийн бие махбодын хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг юм байна. Хөвгүүд боловсрлоос хоцорж байгаа тухай сэтгүүлч ганц цаг сурвалж аллаа.
Ерөнхий боловсролын сургуульд элсэх үед охид хүүгүүдийн тоо адил байдаг ч төгсөх үед хүүгүүдийн тоо охидоос 12.7%-аар буурсан байдаг байна. Өөрөөр хэлбэл хүүгүүд бага суур боловсрол эзэмшиж бичиг үсэг тайлагдаад л сургуулаас гарч мал маллах эсвэл биеийн хүчний ажил хийх замыг сонгодог. Мөн сургууль завсардаж буй хүүгүүдийн 50% нь малчин айлын хүүхэд байна. Хүүгүүдийн боловсролоос хоцорч байгаад эмэгтэй хүүхэд мэрэгчлээ болох хэрэгтэй. За эрэгтэй хүүхэд бол шавар зураатч хамаагүй хоолоо олоод идэнэ. Удам залгах хүүхэд гал голомтоо сахиж малаа маллаж үлдэх хэрэгтэй зэрэг хэвшмэл ойлголт нөлөөлдөг гэлээ. Бас нэгэн шалтгаан нь хөвгүүд үеийнхийнхэн болон багшийн зүгээс ихэвчлэн бие махбод сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг ба энэ нь тэдний боловсролоос хүнд ирэхэд нөлөөлдөг гэх судалгаач гарсан байна. За монголчууд та бидний одоо өрх гэрийн одоо хүмүүжлийн уламжлалт одоо ойлголт хандлагаас үүдэлтэйгээр октодаа л нэг мэрэгжил боловсралтай болгох чи октодаа л одоо энэ айлын хүний хүн одоо болоод явах юм чинь энэ маань л нэг хүний дайтай болгодог гэдэг энэ одоо хандлага маань үндсэндээ бол хөвгүүдийг сургуульд одоо боловсрал эзэмшихийн нөхцөл байдлыг одоо алдагдуулж байгаа. За нөгөөтэйг бүр одоо сүүлийн үед одоо ялангуяа энэ гендер төсөөлсөн хүчирхийлэлтэй холбоотой гарч байгаа одоо гол байр суурь эзэлж байгаа зүйл бол энэ ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах анги дээр одоо явагдаж байгаа энэ үеийнгийн дэргэлттэй асуудал байгаа. Монгол Улсын их сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүгүүдийн 85-аас 90% нь ихтэй сургуульд элсэн ордогч төгсөж чаддаггүй гэх үр дүн гарсан байна. Ихтэй сургуульд ороод суралцаад төгсөх хоёрын хооронд бол ялангуяа ялгаа бас айгүй их ажиглагдж байгаа. Тийм төлөв байдал бол тухайн үед харагдчихсан. Тэгээ төлөв байдлын хувьд болохоор бидний бас нэг гол үндсэн асуулт юу гарч ирсэн гэхээр ихтэй сургуульд орж ирээд сурсан хэрнээ яг төгссөн эмэгтэй дамгаалаад байд. Тэгэхээр энэ нөгөө гээгдээд байгаа, орхигдоод байгаа энэ эрэгтэй энэ оюутнууд юунаас болоод яагаад ингэ цаашдаа сурч чадахгүй юм нөхцөл байдал руу орж ийнэ гэдэг дээр бид нар нэг ингээд хараад тэгээд нөгөө өргөдөл гомдлын механизм дээр нь бас шинжилгээ хийгээд нөгөө шалтгаан нь юу байгаа, юу ямар хүчин зүйл илүү энэ дээр нөлөөлөд байгаа гэдгийг тодруулах гэж оролцсон боловч яг тэр нөгөө өргөдлийн юун дээр бүртгэл мэдээлэл нэгдүгээр төдийлөн сайн байдаг ба. Олон улсын PISA 2022 үнэлгээний үр дүнгээр хөвгүүдийн сурлагын амжилт огтоос математик, унших, шинжлэх ухааны гэсэн бүх хичээлээр доогуур байна гэсэн үзүүлэлт гарчээ. Мөн энэ үнэлгээгээр Монгол улсын боловсрол хүүсийн ялгаа их байгааг дүгнсэн байдаг. Хэдийгээр суурь боловсролын түвшинд төдийлөн ялгаагүй байгаа ч боловсролын шат ахих тусам ялгаа ихсдэг байна. Хүүгүүдийн боловсролын чанар сургууль завсарлалтын шалтгааныг бууруулахын тулд гэр бүл, сургууль болон бодлого боловсруулагчдын хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг мэрэгчлэлтүүд онцолж байна. Боловсролын шат ахих тусам нэмэгдэж буй энэ хүүсийн ялгааг арилгах нь ирээдүйд манай улсын хөдөлмөрийн зах зээл хүн амын хөгжилд нөлөөлөх чухал асуудлуудын нэг юм а. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За хөтөлбөрийн эхний хэсэгт бид боловсролын салбарт дах асуудлуудыг хүндсэн бол хөтөлбөрийн 2 дугаар хэсэгт улс төр нийгмийн асуудлуудыг хүндэн сурвалжлаа. Монгол Улсын төрийн тэргуун ухнаагийн хүрэлцөөх энэ өдрүүдэд эхтологийн бүрэлдэхүүнд багтдаг Итали улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Энэ айлчлалын хүрээнд хоёр улс нийтдээ хамтын ажиллагааны 12 баримт бичигт гар хэсэг зурсан юм а. Мөн манай улс Европын холбооны 2 дахь улстайгаа стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Энэ тухай Итали улсаас сүрлэгмаа мэдээлэл хүргэнэ. Сайн мэцгийн үзэгчдээ Тэнгэрлэгийн сурвалжлах баг Итали улсын Ром хотоос мэдээллийг бэлтгэн өргөж байна. Тэгэхээр энэ сарын 1-ээс 3-ны хооронд ерөнхийлөгч хүрэлцэх гэргийн булар цэцгийн хамт Итали улсын Ром хотноо бол айлчлал хийж байгаа. За энэ айлчлалын хамгийн ихний бөгөөд ач холбогдолтой гэж хэлж болох үс хамгийн гол шийдвэр гарсан нь бол хоёр улс бол харилцаагаа хоёр түвшин алгасан ахиулж
стратегийн түншлэлийн түвшинд бол хүргэсэн явдал лээ. За энэ үйл явдлаас харах юм бол хоёр улсын төрийн тэргүүн нар хоорондын харилцаа хамтын ажиллагаа хэр одоо чухалчилж байна вэ гэдгийг нь бол харж болох юм байна. За түүнчлэн иймдээч за эх онд Итали улсын ерөнхийлөгч Сержо Маттарелла бол манай Монгол улсад бол айлчлахаа мэдэгдлээ. За түүнчлэн за түүний хувьд бол 2015-аас 2022 онд буюу 7 жилийн хугацаанд бол Монгол Итали улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад за 2022 онд улиран тэмдэглэгдсэн байдаг. За нэг ясандаа Итали улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа бол 7 жил үргэлжилдэг учраас 2029 он хүртэл бол ерөнхийлөгчөөр ажиллахаар байгаа юм а. За түүний хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол улсад бол айлчлал хийхээр бас нэг их давуу талтай юм. За иймдээч бол эх жил одоо айлчлалын хүрээнд чухал шийдвэрүүд гарна гэсэн бол хүлээлттэй байна. За нэг жишээ татхад бол за Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүнийг Итали улсынхаа харьцуулах юм бол ерөнхийдөө 6 орчим хувиар бага буюу нийтдээ Итали улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бол $40,000 тал хүрдэг юм байна. За ийм том эдийн засагтай Европын холбоонд бол эзлэх томоохон байр суурьтай улсын төрийн тэргүүн эх онд манай улсад айлчлахаар шийдвэр гарсан бол энэ айлчлалын бас нэг чухал хэсэг нь байлаа. Хүү айлчлал бас ийм амжилттай өр өгөөжтэй ийм хүртээлтэй болж байгаагийн гол шалтгаан бол бас би өөрөө яаж дүгнэж ийн вэхээр хоёр улс бол хоёулаа их юм олон жилийн түүхтэй мянган жилийн төр ёсны түүхтэй ийм бас урд нь эзэнт гүрнүүд байсан улсуудын хувьд бол бас энэ төр ёсныхоо энэ түүхэнд мөн одоо энэ төр ёсныхоо хариуцлагт бол бас тийм анхааралтай хандаж ач холбогдол өгдөг нь бол бас ажиглагдж байна. За энэхүү айлчлалын гол үр дүнгуудыг товчлоод хэлэхэд нийтдээ 12 баримт бичиг гаргаж суулаа. За энэний хамгийн чухал баримт бичиг бол одоо стратегийн түншлэл байгуулах хамтарсан тогтоол. За хамтарсан энэхүү одоо мэдээлэл дээр бол одоо манай хоёр улсын харилцааны түвшинг одоо найрсаг харилцаа хамтын ажиллагааны түвшингээс 2 шат ахиулан одоо стратегийн түншлэл хүргэж байна. За улс төр дипломатын хувьд энэ өөрөө өндөр ач холбогдолтой. Манай одоо хоёр улс бол эдийн засгийн хувьд нэг ялангуяа ноос ноолрын чиглэлээр манай улсаас бол одоо маш их хэмжээний ноолор худалдаж авдаг. Европын холбооны нийт одоо Европын холбоор гаргаж байгаа экспортын 90%-ийг Итали авдаг тийм ээ. Худалдааны эргэлт одоо 100 сая руу хүрэхээр ингээд явж байна. Тэгэхээр энэ амжилттай явж байгаа салбарын харилцаа хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлээр улам өргөжүүлэн баяжуулж бусад бүхэл салбарт одоо баяжуулах боломжтой, өргөжүүлэх боломжтой байна гэдгийг бол талууд сая илэрхийллээ. Бид нар хэдийгээр жижиг улс ч гэсэн бол стратегийн болоод ижүүрэн стратегийн түншлэл, ижүүрэн түншлэл, өргөтгсөн ижүүрэн түншлэл гэдэг тийм ээ. Олон талт хамтын ажиллагааны түншлэл гэдэг маш олон түншлэлийг бол энэ улс орнуудаа байгуулсан байна. Энэ бол их том олт юм. За хондоо Японтай бол 3 үе шат дамжаад, Америктай 3 үе шат дамжаад, Оростой Хятадтай 3-аас 4 үе шат дамжаад бид нэр стратегийн түншлэл тэгээд ижүүрэн стратегийн түншлэл хүржсэн бол Италитай энэ удаа бол ямар нэгэн шат дамжлаггүйгээр шууд стратегийн түншлэлт хүрэхээр тохирчлаа шүү дээ. Хоёр улсын ерөнхийлөгч ингээд албаасаар хэлцээ тохирчлаа тийм. Монгол улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж байгаа энэхүү түүхэн айлчлалын гэрч болж байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгч хүрэлцэх Итали улсын ерөнхийлөгч Сержо Маттарелла нарын хэлэлцээ маш үр дүнтэй боллоо. Тухайлбал Итали Монголын харилцааг стратегийн түншлэлд хүргэн ахиулж байгаад бид бахархалтай байна. Стратегийн түншлэл тогтоосноор манай хоёр улсын харилцааг зарим салбарт эрчимжүүлж улс төрийн яриа хэлэлцээ эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой. Итали Монголын эдийн засгийн тогтолцоо хоорондоо маш тохиромжтой гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэ тааламжтай нөхцөлийг улам сайжруулах нөөц бололцоо байна. Мөн Итали Монгол улс түүх соёлын үнэтэй өвөрөө холбогддог бөгөөд соёлын харилцаагаа улам бэхжүүлж дараагийн шатанд гарах гээд энэхүү айлчлал үр дүнгүй болно. За 4 парламент дамнаж яригдсан гэр бүлийн тухай хуулийн төслийг улсын хурлаар хэлцэхийг өнөөдөр дэмжлээ. Ингэснээр гэр бүлийн харилцааг зохицуулсан 2 ч хуулийн төсөл улсын хурлын босхийг давах гэж байгаа юм а. Энэ хуулинд гэрлэлтийг суураас нь эхлэн зохицуулах заалтууд тусгагдсан. За анх удаа гэр бүл болох гэж байгаа хосууд гэр бүлийн боловсрол олгох сургалтанд хамрагдана. Улмаар гэрлэлтэд бүртгүүлэхээр бол сэтгцийн эрүүл мэнд мөн өөрсдөө хүсвэл ДНК-гийн шинжилгээ өгч болох юм байна. За гэхдээ энэ бүх шинжилгээний зарлыг гэрлэгч хосууд өөрсдөө түлнэ. Харин аль хэдийнээ салсан хүмүүсийн хэн нэг нь хүүхэдтэйгээ уулзахгүй бол торгох заалтыг тусгажээ.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуулиар хэрлэлтэд бүртгүүлэх хосууд бэлгийн замын халдвар болон тохиог шинжилгээ өгдөг. Харин шинжилэн найруулсан хуулийн төсөлд сэтгцийн эрүүл мэндийн шинжилгээ өгөх гэсэн шин зохицуултыг оруулж ирсэн байна. Мөн цэцэн төрлийн холбоотой эсхийг тодруулах зорилгоор ДНК-гийн шинжилгээг өөртөө хүсвэл өгч болно. Энэ зардлын хэмжээг 180 мянган төгрөг гэж тооцоолж байгаа юм байна. Нэг нь сайн дурын үндсэн дээр учир өөртөө мөнгөө гарган шинжилгээ өгөх юм байна. Үүнээс гадна шин заалтад туснаа нь гэрлэлтэд бүртгүүлэхээс өмнө сургалтад хамрагдах юм а. Хаа хол байсан аймгийн одоо нэг сумын баг дээр амьдарж байгаа хоёр гэрлэх болоод ирсэн чинь одоо энэ 53 дээр бол заавал ийм шинжилгээнүүд өгсөн байх ёстой. Энэ шинжилгээний наривчлал нь бол мэдгүй лав тэр суманд хийхээргүй шинжилгээ байгаа даа л да. Тэгэхээр тэр хол байгаа хүмүүс чинь заавал энийг хийх хэрэгтэй болж таарах уу? Тэгвэл хот орж ирж хийлгэх юм уу? Ялангуяа энэ ДНХ-тэй холбоотой шинжилгээг манай шүүх шинжилгээний ерөнхий газар болохоор 21 аймаг 8 хэсэг 5 бүсийн төвтэй. Тэгээд яг эцэг тогтоох шинжилгээг бол энэ бүсийн төвүүдээрээ бүгднгээр нь дамжуулаад авдаг. Тэгээд төв дээрээ бол дотоодын шуудан гараа цуглуулад бүх шинжилгээнүүдийг бол хийдэг. Тэгэхээр аль аймагт байхаас үл хамааран энэ шинжилгээнүүд бол хийгдэх бүрэн бололцоотой. Хамтран амьдарчтай холбоотой асуудал одоо гэр бүлийн тухай хуулинд байхгүй. Яа харахгүй амьдрал баян амьдрал дээр одоо хамтарч амьдрах одоо билээ одоо нас гарцсан хижээл улсын хойноо аргагүй амьдралын ирэхээр одоо аяг цагаа хувааж явах тэр үедээ одоо гэрлээд их шаардлагагүй. Гэтэл түүнээсээ бол хамтарч амьдарч байгаад асуудал үүсвэл бас энэ харилцааг хэрхээ зохицуулалт байхгүй. За хамтран амьдрагчийн асуудал бол бас энэ хүүхдийн эрх ашгийг одоо хамгаалахын зорилгын хүрээнд бол энэ хамтран амьдралтай холбоотой зохицуулт бол энэ хуулийн төсөлд бол орж ирсэн юм аа. Зүгээр таны одоо илэрхийлж байгаа одоо хамтран амьдралын асуудал энэ хуульд байх ёсгүй гэдэг зүйл дээр бол би ажлын хэсэг дээр бол бид нар бол энийг бол орох ёстой байна гэж ингэж оруулж ирсэн явж байгаа. Харин өөр нэг хуулийн төсөл нь гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл юм а. Энэ хуулиар гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдах юм байна. Өнөө хүртэл явж ирсэн шүүхийн практик бол ерөнхийдөө шийдэл явдаг. Яг үнэндээ ямар байх ёстой вэ гэвэл яагаад энэ гэр бүл салтгийн асуудал нь юунда байдгийг нийгмийн эдийн засгийн одоо бүхий суур зүйлийг үздэг, тогтоодог, дүн шинжилгээ хийдэг ингэж бүхэлд нь харсан ийм шийдэл бол байх ёстой. Энэ шийдлийг бид өнөөдөр хүртэл гаргаж явж чадаагүй. Манай иргэний хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаанд бол олон төрлийн харилцаа явж байгаа. Энэ харилцаанаас бас тасалж аваад дагнаад ингээ гэр бүлийн шүүх, гэр бүлийн хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаагаа өөр одоо зарчмаар явуулах юм бол бас хамгийн нэгдүгээрт гэр бүлийг аварж болдог. Харин гэрлэхэд харьцлах нэг нөхцөлийг зааж өгчээ. Хин нэг нь удамших хандлагатай сэтгцийн архаг өвчтөй бол гэрлэхийг хориглосон байна. Учир нь гений аюулгүй байдалтай холбоотой учраас удамших хандлагатай сэтгцийн архаг өвчтөй бол хориглож байгаа гэсэн юм а. Одоогийн хуульд байхгүй өөр нэг шинэ заалт нь гэр бүлээс гадуур харилцааны талаар тусгасан. Аль нэг нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж гэрэлтэлтэд цуслуулсан бол сэтгэл санааны хохирлыг буруутай гэгдэх эхнэр юм уу нөхрөөр нөхөн төлөвлөх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж гэр бүл салсан бол хүүхэд нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн эцэг гэхээ тижээн тэтгэхгүй байж болно гэжээ. Энэ мэт заалтыг тусгасан хуулийн төсөл нь хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн тул улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлах эсхийг нь шийдэх юм а. Тэтгэвэр авагч ахмадуудын хүсэн хүлээж байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулж хугацааг уртасгах асуудлыг өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм а. Гэвч ахмадуудын нэгсээр байгаа энэ асуудалд Монгол банк хоёр үзүүртэй зүйл ярьсаар байнгын хорооны хэлэлцүүлэг өндөрлөлөө. Ахмадууд цагаан сар наадам намрын улиралд тэтгэврийн зээл авах нэмэгддэг байна. Цагаан сарын бэлтгэл зуны улиралд хөдөө гадаа амархаас гадна хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх үед тэтгэврээ зээлдэг ахмадууд олон байна. Ингэхт олонд 36 сар тэтгэврээ тулсан зээлээд авчих бол энэ хүмүүс 3 жил ямар ч орлогогүй болно. Тиймээс зээлийн хугацаа бага байх нь хүндлэх шийдвэр гэж Арилжааны банкнаас тайлбарллаа. 36 сараар нь өгчөд яагаад болдгоо настан өгчнө гэд
эрсдэлтэй ангилд ороод идэв юм. Энэ талаар асуучих. Зүгээр тэтгэврийн үний ингээд тусгай нөхцөл гаргаад өгöd байгаа наашаа чи зүгээр нэг юм үндсэн юу байгаа шүү дээ нөгөө ялгуурлах нас хаар ялгуурлаж болохгүй гэдэг үндсэн хуулийн зал тэрийг бас нэг бодмоор юм шиг байдیں۔ 18 сарын 36-оор тавьчлах юм бол одоо манай дээр байгаа 1.5 их найд чинь шууд даблдаад 3 их найд болно гэсэн үг. Тэгээд тэр хүмүүс дахиад бүх зээлийг харуулахгүйгээр дахиад 18 сар нар үзэхгүй болж байгаа байхгүй. Тэгээд тэр мөнгө нь хаашаа явахыг баталгаатай хэлж чадж байгаа нүгээр 3 хоногийн дотор иргэний данс руу 75% нь гараа авчна гэсэн. Тэр хэдүүлээ өөрөөр хэлбэл би эмээгээ одоо би ээжигээ аавыгаа дахиад өнөөдрөөс эхлээд 36 сар нэгч мөнгө үзүүлэхгүйгээр тэгээд тэр өгсөн мөнгө нь 72 цагийн дотор 75% нь гараа авчна гэж. Шууд арифметик механик тийм тооцоо хийж болохгүй л дээ. Зарим нь бол яг нэг үг хэлэхэд бол ингээд 24-ийг авчихсан хүн маань 4 сарыгаа төлөөд буцаага дахиад 4 сарыг авчмаар аваад. Нэг талаар бол эрсдэлт орсон үнэн. Тэгээ энэ нэг циклээс гарах хугацаа хэрэгтэй байна гэдэг. Энд чинь нөгөө талдаа бас нэг амжиргааны асуудал байгаад байгаа учраас бол энийг харж үзээд банкуд Монгол банк тал талаасаа шаардлагатай арга хэмжээгээ аваад өнөөдөр бол ахмадууд биднээс бодит төр дүн хүлээж байна. Бусад хэрэглээний зээлийн хүүг бууруулах үндэс нь мөнгөний бодлогын хүү, харин тэтгэврийн зээлийн хүү буурах нөхцөл нь арилжааны банкуудын их усүрээс шалтгаална гэлээ. За өөрөөр хэлэх юм бол арилжааны банкуд заавал байлгах нөөцтэй холбоотой зохицуултыг дагаж мөрддөг. Үүн дээр ч Төв банк байнга уян хатан ханддаг гэсэн юм а. За гэхдээ эцсийн дүндээ энэ нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарах асуудал юм байна. За нэгүгээр тэтгэврийн зээлийн хүү бууруулах боломж хязгаарлагдмал байгаа юм а. 2026 оны улсын төсвөөс өөр тарифтай хуулийн төсвөл эзлэн батлаагүй улсын хурлын гишүүд гадагшаа томилолтоор явцгаажээ. За гэтэл намрын чуулган аль хэдийн талдаа орчихсон. Ийм үед хууль батлах процесст оролцож кноп дарах ёстой гишүүд эзэнгүй байна. Өнөөдөр л гэхэд 10 цагаас эхлэх ёстой байсан хэд хэдэн байнгын хороо гишүүдийн эрс бүрэлдэхийг хүлээсээр 2 цаг боллоо. Гэтэл заримынх нь эрс хүрээгүйгээд хуралцсанчгүй. Арайхийн ихэлсэн зарим байнгын хороонд асуудлуудаа олигтой хилэлцсэн зүйлгүй өнөөдрийг тусглаа. Энэ бол 12 сарын 2-ны өдрийн хилэлцэх асуудлын дараалал. 4 ажлын хэсэг 7 байнгын хороодын хуралдаанаар эдгээр асуудлуудыг хилэлцэх ёстой байлаа. За тухайлх юм бол хууль зүйн байнгын хороо 10 цагаас эхлэх ёстой байсан ч эрс бүрдэхгүй байсаар 12 цагийг шүргсэн. За үүнтэй зэрэгцэж эхлэх байсан төсвийн байнгын хорооны хуралдаанч яг ижил нөхцөл байдалтай байлаа. Зөвхөн сайд ажиллаж байгаа. За энэ нь бол бас гадаад томилттой байгаа нөхцөлд сайд нар давхар ажилдаа байгаа нөхцөлд асуудал үүсэж байгаа. Олон байнгын орон дээр гарч байгаа. Зөвхөн өнөөдрийн байнгын орооны хуралдаан биш. Маш олон байнгын орон дээр ийм асуудлууд гарч ирсэн. Тэгээ өнөөдөр бид нэр төлөвлөсөн ажлаа ямар ч байсан одоо бүтэн цаг 30 минут бараг хүлээж энэ байнгын ороогоо эхлүүлсэний хувьд бол хилцээд явах зүйтэй баг. Төрийн нарийн бичгийн даргыг эр хүртэл хугацаагаар хурлыг хойшлууллаа. Ер нь одоо та бүхэн одоо харж байгаа шүү дээ. Одоо ингээл энэ ажлын хэсгийн гишүүд нь 10 цагт ирэх хурал маань одоо 10 цаг одоо 11 цаг 10 минут болж байна те. Цаг гарan хүлээгээ сууж байна. Энд чинь энэ улсуудыг хүлээгээд бас цаана ажил хүлээгээ сууж байгаа, иргэд хүлээгээ сууж байгаа, аж ахуйн нэгжүүд хүлээгээ сууж байгаа. Хурлын гишүүд ердөөс цагаа барьдаг шүү. Засгийн газрын гишүүд гадаад улсад айлчилж гэрээ хилэлцээр байгуулж харин улсын хурлын гишүүд туршлага судалж олон улсын түвшинд ажиллах нь зүй ясны хэрэгэ. За тэглээгээд улсын ажлыг хойш 50 барин нэгэн зэрэг явдаг байдлыг зохицуулах хэрэгтэй гэдгийг зарим гишүүд хэлж байлаа. Гишүүд явж байгаа бол тэр өөрийнхөө явах ажлын хүрээнд л явж байгаа. Энийгээ тэгээ их хурлын дарагтаа бүгд зөвшөлдсөж явж идэг. Ихэнх нь бол өөрөө төлөвлөгөөтэй ажлууд байж байгаа. Гадаад харилцаагүй Монгол улс хэр хол явах юм? Та нар өөрсдөө бодвол та нарын барьсан нэг ч микрофон Монголд үйлдвэрлэсэн микрофон байхгүй. Камер дотор ч нэг ч Монголд үйлдвэрлэсэн камер байхгүй шүү дээ. Томилтоор яваад эргээ тэрнийхээ тухай мэдээлэл нь хоёр тишээгээ ил байх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт олон нийтэд ил таад байх хэрэгтэй. Одоо би жишээлбэл хятад руу явахдаа ийм хүмүүстэй уулзлаа, ингээр боллаа баахан юм тэрүүхэн нөгөө пэйжн дээр яриа явсан. Тэрэн шиг олон нийтэд энэ томилтын авч холбогдол энэ чинь бас л улсын аль нэг улсын мөнгөөр явж байгаа шүү дээ. Эсвэл одоо нөгөө улсын ч манай улс. Тэгвэл энэ яам тамгын газруудаас
одоо юу гэдэг нэг юм хууль оруулах чинь, энийг ойлгуулах чинь гадагшаа хамтдаа явъя гэдэг айгүйх байнгын орооны гишүүдийг авч явдаг байхгүй юу. Тэгээд тэр нь яг нөгөө асуудлаа ойлгох гэдгээсээ илүү зүгээр нэг юм гадаадд очиод би биентэйгээ ойлголцъё гэдэг нэг тийм зоригтой юмнууд их харагддаг. Би өөрөө бол тийм юмд явж байгаагүй. Зүгээр тийм саналууд ирж байсан. Тэгээд би бол энд одоо үр дүнтэй хийх ажил байхгүй юм чи явахгүйгээ 2 удаа би татгалзаж байсан байхгүй. Тэгэхээр тийм нөхцлөөр одоо төсвийн мөнгө өрөх бол надад маш үр зардалгүй онцгой санагдав. Энийг бол багасгаасай л гэж боддог. Санал судлалын төлөө маргалдаж байсан Монгол Ардын намынхан төрийн ажлыг нэг хэсэгтэл гацаасан. Зарайхийн намын асуудал нь цэгцэрч, улс орны асуудлыг хилэлцэх нь гэтэл угсруулан баган томилгоонуудыг улсын хуулиар оруулж ирсэн. Гэтэл өөрсдийн асуудлаа шийдчихсэн Монгол Ардын намын гишүүд бүлийн хурлаач хийхээ боллоо. Зогтоо бол намын бүлгүүд парламентаар хилцэх асуудлыг ярилцаж санал бодлоо боловсруулах учиртай. Гэтэл гишүүд нь гадаад руу томилтоор явсан учраас өчигдөр Монгол Ардын намын бүлэг хуралсангүй. Өөрөөр хэлбэл эрх баригч намынхан ажилдаа тун хориг хандаж байна. Хөлбөр бизнес орчин болон гарах үргэлжилж байна. За манай улсад сургалт болон цуслангийн үйл ажиллагаа явуулахад хүний нөөцийн асуудал тулгамддаг болохыг бизнес эрхлэгч хуваалцлаа. Үүнээс гадна цуслангийн үйл ажиллагаа явуулахад замын чанар хангалтгүй учраас хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх зорчход хүндрэл учруулдаг гэж хэлсэн юм а. За манай номт хүүхдийн цуслан бол 2022 онд шинээр байгуулагдсан. Одоо энэ жил 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сонжин болдогт байрладаг. Манайх одоо англи хэлний Оксфордын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм хөтөлбөр туслан байгаа. Зөвхөн зам биш, өвлийн бас винтер кемп, дөрвөн улирлын байртай, дулаан байртай дотроо ариун цэрийн өрөөнүүдийг шидэж өгсөн юм тохилог дулаан байранд за мэргэжлийн багш нартаагаар одоо сургалт маань явдаг. Одоо ялангуяа одоо энэ өвлийн улирлын хотын хортуудаа тийм машины дуу чимээг их мэтлэн эдгээр зүйлсээс хол хүүхдүүд маань цэвэр агаарт англи хэлээ олон улсын стандарт хөтөлбөрөөр ингээд суралцдаг ийм давуу тал байгаа. Хүүхдүүд маань ер нь ус дэлгэцийн хамааралтай маш их байгаа. Тэгэл одоо эдгээрийг шийдэхэд бол цуслан дэв бол хамгийн чухал ийм үйл явц байгаа. Тэгэхээр ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хүүхдүүд маань мэдээж цусланд бол бие даах шийдвэрүүдийг өөртөө сурж байна. За хүмүүстэй хамтран ажиллаж авч байна, багаар ажиллаж чадж байна. Дахиад манай одоо энэ цуслан дээр явагддаг хөтөлбөр тэгэхээр SEAL гэдэг одоо энэ хандлагын хөтөлбөрүүд явагддаг англиас гадна. За тэгэл өдөр тутмын активити олон хөтөлбөрүүд, за уулын аялал гэх мэтчлэн тэгэл маш сонирхолтой байдлаар ахаад дээрээс намрангаа хөгжих юм боломжийг л олгож байгаа гэсэн. Сүүлдээ боловсролын бол 2018 онд байгуулагдсан. Одоо хотод 4 салбартай англи болон япон хэлний сургалтууд ингээд явагддаг байгаа. Япон хэлийг ялангуяа ахлах ангийнхан болон сурж агаад за тэгээ Япон руу бас сургалт суралцах тэтгэлгүүд авах юм боломжтой байна. Аливаа сургалтын одоо үйл ажиллагааны хамгийн гол зүйл бол сургалтын хөтөлбөр байдаг. Одоо манайх бол англи хэл Оксфордын хөтөлбөрөөр явагддаг. Оксфордын хөтөлбөр маань гэдэг маань болохоор аливаа одоо 2 дахь хэлийг сурж байгаа хүмүүс бол хамгийн тохиромжтой гэдэг нь батлагдсан. Дэлхийн 130 орчим орнд одоо хэрэгжиж байгаа юм хөтөлбөрөөр явагддаг. За тэгээ энэ хөтөлбөрийг бол бас тусгай сургалтанд хамрагдаад сертификат авсан юм чадварлаг багш нар явагдахаараа давуу талтай. Одоо ингээд манай улсад нийтлэг одоо асуудлуудад ялан тулгарч байгаа ялангуяа хүний нөөцийн асуудлууд. За тэгээд мөн одоо цуслан гэдэг нь болохоор одоо бас Улаанбаатар хотод биш. Тэ одоо манай чинь сонжин болдог байрладаг. Тэгээд энэ чинь болохоор явуулах дугасаа тээврийн асуудал гэх мэт тиймэрхүү асуудлуудыг нь Эрдэнэс 5 толгой хувьсат компани 2025 оны 11-р сард энэ оны хамгийн өндөр борлуулалтыг хийж компани түүхэн дэх хамгийн өндөр ажилт хийсэн байна. 11-р сард 28 удаагийн арилжааг амжилттай хийж 178.7 сая Америк долларын үнэ бүхий 247 сая тонн нүүрс борлуулжээ. Мөн Эрдэнэс 5 толгой хувьсат компани байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн сарын ажилтгийн түүхэн амжилтыг 11-р сард 339 сая тонн болгож өмнөх үзүүлэлтээс 8.3%-аар өсгсөн байна. Дотоодын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд 11-р сарыг өсөлттэйгээр өндөрлүүллээ. Тодорхойлбол топ 20 индекс 357% өндөр өсөлт харуулсан бол MSCI индекс тэг 139%-аар, MSCI B индекс 1.7%-аар өссөн. Мөн зах зээлийн нийт үнэлгээ
194.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1324 Ignite төгрөгт хүрээд байгаа юм а. Ханшийн өөрчлөлтийн хувьд 47% компани хувьцааны ханш өсч 37% компани ханш буурчээ. Шунхлаа компани дахин шинэ бонд гаргахаар болсноо зарлалаа. Энэ удаа 12 сарын хугацаатай 50 тэрбум төгрөгийн дүн бүхий бондыг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах бөгөөд үүнтэй холбоотой зохицуулагчийн зөвшөөрлийг аваад байна. Одоогоос яг жилийн өмнө 2024 оны 12 дугаар сард 80 тэрбумын бондыг амжилттай гаргаж байсан бол сүүлд энэ оны 9 сард 50 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож байсан юм а. Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.